хөгжил сэдвт оюутны чуулга уулзалт зохион байгуулахаар болсон. Үүнийг өгтөж оюутан ба эдийн засаг нэртэй уулзалт сангийн яамд боллоо. Оюутнууд сангийн сайдууд салбарын удирдлагуудтай уулуурхай халамжийн бодлогын асуудлаар санал солилцжээ. Эндээс гарсан саналаа нэгтгэж үндэсний хэмжээний томоохон чуулганд нэмэрсэх юм а. Энэ удаа оюутнууд сангийн яамны удирдлагуудтай уулзахдаа уулуурхайн орлогын хуваарлалт, хариуцлагатай уулуурхай, санхүү эдийн засгийн хөгжилд оруулах оюутан залуучуудын оролцоо, оюутан залуучуудын санхүүгийн боловсролыг дээшлүүлэх боломж, оюутны дотор байрыг нэмэгдүүлэх, хангамжийг сайжруулах, сар бүр олгох оюутны сэтгэлгээний талаарх сэдвүүд хөндлөн. Энэ сэдвүүд бол оюутан залуучуудын олон удаагийн уулзалтын дунд гарсан санал санаачлаг гэдгийг ч оюутны холбооныхон хэлж байлаа. Тэдний саналыг сонссон сангийн сайд бид залуучуудынхаа дуу хоолойг тэр бүр сонсож байгаагүй алдаагаа хүлээн зөвшөөрч байна. Үүнээс хойш ирээдүйн хөгжлийн эзэд оюутан залуучуудтайгаа тогтмол уулзаж тэдний гаргасан саналыг дэмжиж бодит ажил болоход анхаарна гэлээ. Энэ залуучуудын хийж бүтээх гэсэн, энэ залуучуудын сурч мэдэх гэсэн, эх орондоо янз бүрийн зүйлийг хийж бүтээгээсэй гэсэн тэр зүйлүүдийг төр засгийн бодлого шийдвэрт төдийлөн бид нар бас тусгаж чаддаггүй гэдгийг бол хүлээн зөвшөөрөх учиртай. Өөрөөр хэлэх юм бол бидний хооронд ийм халуун дулаан яриа, ийм одоо бас бидрийг шахаж шаардсан ийм санал санаачлага урд өмнө нь баг гарчээжээ гэж нэг талаасаа хэлэх гэж. Нөгөө талаасаа бидний зүгээс байсан санаачлага дутмаг байжээ гэдэг ийм одоо үндсэн дүгнэлтийг хэлхийг хүсэж байна. Өнөөдрийн уулзалтаас гарсан оюутан залуусын санал эх 20-нд ерөнхий сайдын ивэл дор болох манлайлал оролцоо хөгжил сэдвт чуулганд нэгтгэгдэнэ. Эндээс нэгтгэгдэн гарсан оюутан залуусын үг төр засгийн сонор төрч төлөвлөгөөнд нь ч тусгагдах учиртай юм а.